сайн байцгаана уу. Би өнөөдөр нөгөө өхөр сонгоноо гаргаад гадаа энэ хайрцагт суулгах гээд байж байна. Хайрцагийнхаа тагийг авцсан. Тэгээ өхөр сонгоноо би энэ дэлгүүрээс судалдаж аваад тэгээд ингээд тайраад усанд хийгээд тайраад усанд хийхээр ингээд дээшээгээ ингээд жоохон ингээд цохойгаад ингээд голоосоо ингээд гараад ирэхээр нь өмнөд цохойгаагүй байсан ч гэсэн аваа шорон шигтгэж гин. Тэгэхээр ингээд сайхан ургаад ирнэ. За тэгээд ургаад ирэхээр нь өвөл ингээд дандаа тайраад идэдээсэн. Сонгон саримстайгаа адилхан. Тэгээ одоо энийг би энэ хайрцагтаа суулгах гээд байж байна. Би нэг юм жоохон хайрцагтай. Тэгээд энэ хайрцагтаа суулгах юм их байна. Тэгэл одоо зай харж байгаа л эндээ суулганда. За энэ түрүүний суулгасан розмарин байна. Гэртээ үйлжүүлээд гаргаж суулгасан. Энэ бас мөчөр тайраад энэ розмаринтай адилхан гэртээ үйлжүүлээд гаргасан ганг байна. За энэ пепперминт, минт бүгд гоё гарч ирж байна. Би түрүүн энэ тарай бас л яг адилхан энэ өхөр сонгонтойгоо адилхан ингэ тайраад өрслөөсөн цаахар маялз маань энд ингэ юм гоё байж байна. Би энэ лаврын навчиг тайраад ингээд өвөлцүүлсэн. Эднэр тэгээд энэ розмарин, ганг энтэр ингээд өвөл унтчдаг юм байлээ хөөхөө. Тэнийх их үндэс гарддаг юм байлээ. Тийм учраас та бүхэн эднэрийг бол одоо тайруул. Айгуу гоё юм. Би 7 сард энэ розмарина тайраад энэ найзынхаа өгсөн розмариныг тайраад ингээд савнд бас ингээд шигтгээд шоронд тэгээ хүлэмжиндээ байлгаж агаад хүлэмжиндээ намар лойло ороосныхаа дараагаар суулгасан. Тэгэхэд би 7 сард розмарина тайраад шорон шигтгээд хонцор савнд шороо хийгээ шигтчихгээд тэгээд намар үцхэд бол айгүй сайхан үндэс гарсан байсан. Энэ болохоор намар тайраад гэртээ үйлжүүлсэн өвөл бол унтцсан хэрнээ хөөхөн нэг үндэс гарсан бил. Бүгдөө 1 2 тийм бүр багсаатраа гараагүй унтсан учраас тэг хөөхөн жоохон юм гарцсан байлээ. За тийм учраас та бүхэн өвөл бол энэ саримс сонгон тийм амтлагч ногоо энэ төр хавар тайраад бас ингэ суулгаж болно шүү. Хавар хөлтгөөс өмнө зуныхаа хөлөмжнээс аваад за энд би хараа энд алюминий мод ингээд хуглаад тэгээд ингээд шигтгсэн. Алюминий мөчөр гэсэн чи юм хөөрхөн арай гарч ирж байна энд хараа. Хавар шигтгсэн шүү дээ. Сая 3 сард шигтгсэн би. Эдгээр чинь 3 сар 2 сар шигтгсэн. Тэгэхэд ийм хөөрхөн гараад ирсэн байна. Тийм учраас та нар одоо газар гэсгээр энэ алюминийхаа мод, инторийнхаа мод, чавганыхаа мод, ливерныхаа мод энтрийг ингээд нэг юм хайрцаг хийгээд ингээд шигтгэхэд үндэслэл бол гоё шүү. За би одоо энийг суулгачаад харуулъя та нарт. Сайхан хаан суулгах вэ? Одоо суулгах газар их бага байна. За энд нэг нь суулгач. Нэрүү нэг нь зэрэг авчаад суулгандаа цөмбөрөө. За хараа хэр зэрэг болсон бэ? Ийм болсон юм хараа. За энэ хүндэд яг энэгээр тайрсан байхгүй би. Ингээд тайрсан. Тэгээд энэ хэсгийн энэ төрөөнийх нь ингээд бас
энэ чинь тайраад 2 удаа, бараг 3 удаа ингээд тайрагдчихж байгаа юм чинь дээрээс нь тастаж аваад идэт байсан. Ингээл тайраад тастаал хоолнд хийгээл дахиад бүр юм өндөр ургаад ирэхээр нь дахиад тайрагдсан. Сүүлийн үе тэгээд туслаачгүй хөрхий тэгээд орхицсан. Одоо энэ өрөө өгнө. Одоо энэ өрөө өгөх учраас цөмөрөө ингээд шигтгэн тэд үрийн авандаа. За нэг нь болохоор энэ ч тайрчи. Жисэлгач. Тэгээ энэ нь жоохон хайрцагтаа сайн суулгандаа би 1 метр 20 см ийшээгээ болохоор метр 50 см юм шиг байна миний хайрцаг. Энэ болохоор нөгөө нэг нөөцний усны сав байдаг ш нэг хуванцар. Тэр усны савны гадна талынхын төмрийг ингэ доторлцсон байхгүй юм адаар. За юм үндэс гарцсан байна хараа. Гэт цөмөр энийг ингээд одоо энэ рүүгээ суулгаад сайхан үр авна. За үр авахгүй бол энэ ингээд гоё өндөр ургаад ирэх юм бол тайраад соолондоо хийж болно шүү дээ. Гэта юу вэ? Эмгэн өмсөө. Энэ ногоогийн минь сайн идэндээ энэ. Эмгэн өмс. За одоо ларын авчаа. Энэ орхон ларын авчаа намар тайрсан. Тэгээ энэ унтцаа хөрхөө үйл унтцаа. Тэгээ би савын солисон унтчих хатнаас. Савын солиод. Тэгээд ингээд тэгээс шороогийн усаараа нөгөө шин шороо хийж өгөөд би энийг намар авахтаа тэм зориултын гоё шороо байхгүй зүгээр энэ хайрцагныхаа одоо энэ хайрцагныхаа шорооноос аваа хийцэн байсан. Тэгээ нэг сайн ургаж өгөхгүй унтаад ахаар нь зэрэг шороогийн нэг жинхэнэ ийм гоё зориултын шороо аваа хийгээд аминдаа сэргээхгээ хийсэн гэсэн ирнэ хөрхий яхаа нэг жоохон цохисон байна уу болцоо шиг юмнууд. Нахиа шиг юмнууд цохисон байна. За энийг одоо хаана хийх вэ? Энэ харьцагтаа л ш дулаахан энд нөгөө тагийн тавьчихдаг. Тэгээд энд ингээд модны хажууд болохоор бас хөрхөө салхин хаагаад дулаахан бас тийм байгаа. Энэ хоёр алюминиумуудыг авал өгнө. Энд хийж болох л энтэй. Өгнө энэнийхээ хажууд цог ирэл гоё юм а тийм ээ. За энэ саримсуудыг авчи дөө. Энэ саримсаар яах вэ? Саримс төртөө тэргүй зөндөө байгаа юм чи энийг аваад өөр газар шигтгээд тэгээ цөмөрөө чинээ. Лаврхан авчи хийж өгье та. Цог хийсэн цог. Их лаврын навчны хажууд хичээн хараа. Саримс нь ингэж ургасан байна. За тэгээд би ингэж нөгөө аюу ингэ ойрхон ингэ шиг ингэ саримсан юмсаа хийчихнэ. Тэгээд намар нөгөөдгөө хураахгүй хайч орхичих нь тэгээд ингэ шавааралдаад нөгөөдг нь авахгүй сураж авахгүй орхичхоор ингэ дахиад ингэ дурахчихна хөрхөө. Лаар навч хайгаадсэн чи тавьчаад хайгаад байна хөө. За цөмөр лаар навчаад тэгээд энэ рүү хий. Утсан лаврын навч минь хэр зэрэг байна харъя. Үндсэн нэгсэн харагдахгүй байна. За тэгтээ яг биеийн чигээр ингээ хич. Хөндөхгүйгээр ингээ шинийх тийм айхтар хүчтэй үндэс гараагүй л байна.
Тийм лавр навч их унтчих юм бэлээ. Розмарин, лавр навч тэр. Тийм учраас удаа хаврал эднэрийгээ тайрч шигтгүүл яг жинхэнэ ургадаг цаг нь юм чинь. Өвөл унтдаг цагаар нь намар тайр шигтгэхлээр унтаад одоо яг хавар ургана л та энэ хөөрхөн. Хавар одоо ургаж ирнэ. Энэ хараа алимны шигтгсэн мөчрүүд хөөрхөн байна. За ингээд туслаад өгч нь одоо цөмөрөө. За энэ болохоор мөг амталдаг амтлагч. Энийн нэрийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд та бүхэн мэддэг бол надад бичээрэй комент хэсгээр. Энийг би энэ тайраа шигтгсэн байхгүй энэ рүү. Тэгсэн чинь энэ ургаагүй. Энийг тайраад энийн тайраад би энд нь шигтгсэн. Бас тайраа шигтгэхлээр ургадгийн бол хөгжөдөө шигтгсэн чинь ургаагүй. Авахсан чинь авч болохгүй байна. За одоо энийг энэ чигээр нь нэг бас нэг газар суулгана. Энэ минцээ хараа. Ингээд төрөөд ороод ирсэн үг нь энд тарьсан шүү дээ. Би нэг юм савтаг. Тэг ингээд битүү төрөөд тайрсаг юм үзэлцээ. За энийг тэгвэл одоо хаана их вэ хөө? Чи дөө. Чи хэс. За их том нүх гаргаж чадсангүй. Жохон дүүлэн хүндэхгүйгээ жохон нүх гаргачлаа. Энэ бас тайр шигтгэснээс хараа нэг юм жоох мөчр гарсан байна. Энэ нь л гараагүй болохоос биш. Энэ хоёр нь энэ бас гарсан байж юм аа. Энэ жоох юм цохицсан байхыг бодоход тайр шигтгэснээс нь гарсан байна. Би ингээд тайраа тажиурам шигтгээд ургахаагүй үстэй. За тэгээ цөмөр энийг ингээд тарчин нөрөх. Энэ розмарин гараад ирлээ хөрх. Розмарина тэгээд аваа том болоод ирэхээр нь аваа салгаж суулгана. Тэгээ салгаж суулгахаар ийм гоё бот болно. Энэ одоо нэг мөчр гэсэн үг шүү дээ. Нэг мөчр ингээд 2 3 мөчр юм шиг байна. Энэ болохоор 2 мөчр ингээд салгалаад хөрхөн ургачихна. За энийг жоохон хөрхөн хажууд нь шигтгээд гарч ирснийг энэ рүү хич цаалж хаад. Энэ мөг амтлагч энэ их гоё амттай. Мөг амтлахад айгүй гоё амттай. Ийм амтлагч байгаа. За ингээд жоохон сэргээд ирэхээр энэ дээдлийн бас тайр шигтгэж болох юм байна. За одоо цөмөр энэ саримсаа шигтгэж шүү дээ. Саримсаа шигтгэх газар хайна. За энэ хавруу ингээд шигтгэе. Мангар энэ арай хүчтэй. Бусдынх нь үндсэн гэмтэйгээд байх юм байна. За би нүхлэгчээ аваад ирсэн хөө. Энэ арай бусдынхаа үндсэн гэмтэйх нь арай гайгүй юм байна. За ингээд бүр их гүн хийж өгөхгүй. Зөвхөн энэ үндэс байгаа хэсгээ ингээд хараал. Ингээд чинь энэ гүн цаалаа хэрэггүй юм байна. За ингээд чинь хаан цаалах бошоо. Баг зэргийн цаалчээ тэгээд чээ. Ил үндэс гарахгүй л байвал тэгэл болоо. Гэлээч. За. Нэг хөрхөн жоох юм байна. Нөмөр газар чээч.
Миний тарж байгаа энэ тэгээд нам дөрмийн дагуу биш ингээл нэг жоохон талбайтай. Тэгээ нэг хоббигоор айгүй хэм тарьчаал ингээд хамаагүй шигдэг чинь. Тэгэл үргэлжлээ гой ургац ариун байгаа юм чинь тийм болохоор өрхийн хэрэгцээнд болохоор болно. Тэгэл нэг томруулж момруулахгүй байсан ч гэсэн энэ саримсаа бол жижиг дээр нь аваад тэр амттай байгаа юм ч бүр том шүд гараагүйсэн ч гэсэн маш сайхан амттай. За одоо ингээд цөмөр услаад өгчин да. Одоо ингээд эднэргээ сайхан услаад өгчин. За. Энэ хайрцаг хийсэн байхын харсан. Доод талдаа топи бетоноор хийгээд дээд талд нь одоо миний энэ мод биш та одоо энэ мод байгаагаас энэ дээдлийн энэ хэсгийг нь болохоор гэрэл цацрахаар гэрэлтэй байхаар шилээр хийсэн байх юм билэ. Шилэлцэн. Тэгвэл их зүгээр юм билэ. Энэ гэрэл тусаад бүр гоё. Энийг бол зөвхөн яг энэ урд талынхын хэсэг юм уу? Энэ хажуу талын хэсэг. Энэ хоёр тал нь бол заавал тийм шил байх албагүй. Энэ хоёр нь бол дээд тал нь шил байвал өшөө гоё том хүчтэй сайхан ургахлахыг дотор нь байгаа ногоонууд нь. За ингээд та бүхэнд амжилт хүсье.